Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цаав шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинжлэх ухааны мэд. Шинжлэх ухааны мэд үргэлж. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. Шинжлэх ухааныг альчлан ирж байна шүү дээ. За тэгэхээр эзний өдрөөр бас хатасынхаа хамт те сүн цуглаантай амралдаж эсвэл тэдэнтэйгээ холбоотой байж эсвэл байгаа газараасаа бас цуглааныхаа одоо пасторын номлуудыг сонсох юм уу те өөр олон бас цагуудыг эзний өмнө амралтын өдрөөр өнгөрүүлсэн гэдэгт итгэж байна. Бас таныг хайрлахаар өгсөн хүмүүс болон та хайрлах ёстой хүмүүсийнхаа донд амралтынхаа өдрүүдийг сайхан өнгөрүүлсэн оо гэж. Тэгэлгүй ах уу. Амралтын өдрүүд эзний ивэл өрөөлөөр дүүрэн өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгээ мөн Бурхны ивэл өрөөлөх хүн амралтын өдрөөр эзний өдрөөр дуустдаггүй шүү. Тэгээ өдөр бүхэн ивэлтэй, өрөөлтэй байдаг. Тэгээд юутай сайхан мэлээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бас нэг гайхалтай бэлэг сонсогчоос бид хоёр авсан. Тэгээд үнэхээр маш их баярлсан тэг. Тэгээд Крисмсийн бэлгийг бүр айгүй их давлаа тий. Тэгээд сонсогч танд маш их баярлаа. Тэгээд эзэн хэрэгцээтэй цагт хэн нэгнээр дамжуулан ажиллаа хийж байдаг гэдгийг яг тэр үед мэдэрч илаа. Эзэн бол хангагч шүү дээ. Хэрэгтэй бүхнээр хэн нэгнээр дамжуулан хангаж ажиллаа хийсээрээ тгийг амьдралдаа мэдрэх үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд эзэн бол хангагч буюу Яхова ирээ юмаа гэж энэ цагт тунхаглая тий. Тэгээд бас бурханд ашиглагдаж, бурханд дуулууртай байж өгөөмөр зүрх сэтгэлээр ханддаг итгэлийн ахан дүүс таныг бас өрөөж байна. Амен. Бурхан танаар дамжуулан ажиллаа хийсээр байгаа шүү. Та бусдад тусалсаар байгаа, бурхны хайрыг харуулсаар байгаа гэмтлөө бас талархъя. Тэгээд эзэн тантай үргэлж хамтайгаа шүү. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн өдрүүдэд бол манай нэвтрүүлгийг ивсэн хүмүүс болон бид хоёрт маш хорондоор өгсөн хүмүүст маш их талархаж байна. Тэгээд яг энэ бол Христ итгэл гэж бол миний хувьд л хэлмээр байгаа. Учир нь Бурхан биднэрт бүр ингээд өгсөөр байдаг. Бурхан биднэрт өгөхийг бол бүр хүүгээ өгж харуулсан нэгэн учраас бид түүнээс суралцсан зүйлээрээ өгөх тусам эзэн эргүүлээ биднийг ивэдэг гэдэг зүйлийг хэлж байдаг шүү дээ. Тэгээд хамтдаа энэ цагт эзэн Бурханыг алтаршуулцгаая. Түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Дэлхийн нэг магтахаар хизэж босож зогсохгүй. Ямар шанслал байсан тэрэн зүрхээ өгөхгүй тэднийг бас магтахгүй. Миний итгэл бишрэл зориулан зүрхний хүсэл сэтгэл хөдлөн модон хадагцсан тэр нэгэнд байдаа. Зөвхөн эзэн та магтаалаа богцох ёстой миний итгэл найдвар ганцхан ханы эзэндээ би өвдөх хүндэж бүхнээ өргөнө. Зөвхөн эзэн та магтаалаа богцох ёстой миний итгэл найдвар ганцхан ханы эзэндээ би өвдөх хүндэж бүхнээ өргөнө. Та миний бүтээгч, та аврагч миний аав, та бол миний шагнагч, та болсон байгуулагч. Зөвхөн эзэн танда магтаалыг өргөе. Дэлхийн нэг магтахаар хизэж босож зогсохгүй.
Ямар шаанчлал байсан тэдэм зүрхээ өгөхгүй тэднийг бас магтахгүй миний итгэл бишрэл зориулсан зүрхийн хүсэл сэтгэл хөдлөн модон хадагсан тэр нэгэн байдаа зөвхөн хэзэн та магтаалаа богцох ёстой миний итгэл найдран ганцхан ханы хэзэндээ би өвдөх сүгдүнтэйч бүхнээ өргөнө зөвхөн хэзэн та магтаалаа богцох ёстой миний итгэл найдран ганцхан ханы хэзэндээ би өвдөх сүгдүнтэйч бүхнээ өргөнө та миний бүтээгч та аврагч миний та бол миний шагнагч та болсон байгуулагч зөвхөн хэзэн танда магтаалыг хүргэе зөвхөн хэзэн танд 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 та миний бүтээгч та аврагч миний та бол миний шагнагч та болсон байгуулагч зөвхөн хэзэн танда магтаалыг хүргэе Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч танд л би итгэдэг үлээ явах замыг минь надад зааж өгөөч танд л би сэтгэлээ өргөн байна Дуулал 143-ийн 8 За өнөөдөр бид нар итгэдэггүй дэлхийд даяараа мэддэг нэгэн ишлэгийг хамтдаа харах нэ. Энэ бол Иохан 3:16. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа царын ганц хүүгээ өгсөн тул хүүд нь итгэдэг бүхэн мөхгүй харин мөн хамтаа байх болно гэдэг ишл. Амен. Тэгэхээр энэ ишлэгийг хизээчдгийн мартаарай. Хизээчдгийг хоочруулаарай. Хизээчдгийг одоо та мэднэ гэж бодоорой. Энэ ишлэл бүхий л амьдралын манд туршид бидний хэрвээ хин нэгэнд Библийг одоо нэг үгээр хэлээч гэх юм бол хэлэх үг нь байх болно. Бурхны талаар нэг үгээр яриа, нэг үйлдвэрээр яриач гэвэл бас байх болно. Бурхан тэгээ бидний төлөө юу хийх вэ гэвэл бас хариулт нь байх болно. Бас мэдээж бидний хувьд, хүмүүс бидний хувьд Бурхан надад яаж хандлаа? Бурхан надад юу өглөө? Бурхан намайг болон миний амьдралыг, миний амьдарч байгаа дэлхийг хэрхэн хайрладаг вэ? Бас бидний хэрхэн хайрладаг вэ гэдэг талаар бидний ямар нөхцөлд хайрладаг вэ гэдэг талаар дахин бодох нэг тийм гайхалтай үйл явдлын ишлэл баггүй. Тэгээд нөгөө нэг яг энэ үгийг хэлж явах үуч нөгөө хин Есүс дээр Никодим хурж ирээд Никодим бол Израилийн алдартай багш байсан байгаа. Давамдаг хүлээн шүрхсэн багш байсан байна. Гэтэ Никодим насан туршдаа өөрөө алдарших хүртэлтэй өөрөө одоо юу гэдгийг хүмүүсийн одоо Бурхны талаарх мэдлэгээрээ хүмүүсийн хүлээн зөвшөөрлийг авах хүртлээр тэр олон жилийг зориулж олон цагаар заасан тэр хүн Есүстэй тэр шүн ирээд ярилцах үедээ үнэхээр одоо шинийг сурж авч ирсэн. Яг тэгвэл бид өнөөдөр
өөрийнхөө бурхныг ер нь хэр зэрэг таньж мэддэг вэ? Түүний өглөгч байдлыг, түүний хайрын байдлыг, түүний төлөвлөлтөг байдлыг, түүний хүмүүсийг одоо мөхөөсөө гэж хүсдэггүй тэр сайхан сэтгэлийг бид ер нь хэр зэрэг мэддэг вэ гэдгийг энэ ишлэлээр дамжуулан шалгах боломжтой. Тэгэхээр Израилийн багш нар бол Израилийн ард түмнийг үндэстнүүдийн дунд ариун үндэстэн байлгахын тулд тэд нар баг төрснөөсөө ахуулаад насан туршдаа хичээдэг гэж боддог. Тэд нар бүр 12 овог аймгийнх нь нэг нь бүр үүний төлөө амьдралынх нь утга учир нь чи Лев хүн бидтэй. Чи Лев хүн юм чинь чи бурханд үйлчилж манай ард түмэн бурхнаас холдохгүй байхад л чи амьдралаа зориулах ёстой шүү. Чи Лев хүн юм чинь чи заахад гээл ингээл ерөөсөө ингээл левчүүдийг бол ингээд барьж байгаа байхгүй. Гэтэл бурхан зөвхөн Лев хүнээр дамжуулан ярихгүй. Бурхан бүхнээр дамжуулан ярихыг хүссэн. Өөрийнхөө оршин байг, бүтээсэн бүтээлүүд, бас өөрийнхөө хийж байгаа зүйл, өөрийнхөө зориулж ирсэн зүйлдээ өөрийнхөө өршөөлийн хуцуудаар бас өөрийнхөө хайр инэрлийн гэрчлэлүүдээр дамжуулан ярихыг хүссэн. Би яагаад өршөөлийн хуцуудаар гэдэг үгийг хэрэглэж юм гэхээр хүмүүс ингээл ярьдаг л одоо миний ард л одоо байж юм л одоо тэр дэлхийн тэр өвдөлтүүдийн үед бурхан хаана байсан юм бэ гэдэг ингээд тийм үү одоо юу гэдгийг тэгээд хүмүүс нөгөө нэг дахал махал одоо атмын бомб дайманы тухай ярих гэдэг байхгүй. Гэтэл нэг зүйлээ тэндээс ямар олон хүн аврагдсан гэж аврагдаг хүмүүсийн тухай ярихгүй байлаа гэхэд аврагдсан хүмүүсийн талаар өршөөгдсөн хүмүүсийн талаар ярихад бүр маш их байдаг байхгүй. Хэрэг тэрийг бурхныг үгүйсгэх байдлаар ш бурхан яг энэ үед юу хийв гэсэн байдлаар харах юм бол бид олон зүйлийг харах боломжтой байдаг. Дэлхий бурхныг таньж мэдхийг хүсдэг. Хүмүүс болохоор бид нар бурхныг таньж мэдсэний хувьд дэлхийд мэдүүлэх хэрэгтэй. Дэлхий бол дүлий, дэлхийн хүмүүс мэдхгүй, дэлхийн хүмүүс бурхныг хайдаггүй, дэлхийн хүмүүс одоо бурхны талаар мэдгээ өсгий гэж боддгоо. Сүүлийн үед бол бүр бодхоо байсан гэдэр гэж бодоод байгаа үгүй. Дэлхий бурхныг мэдхийг хүсдэг хിവэрэ. Яг л Паул ахыг нөгөө нэг Афинд одоо номлосны дараа чиний яриад байгаа зүйл чи үнэхээр сонин юм аа, шин юм аа. Илүү их сонсомоор байна гэх та нарын тэгээд одоо зарим одоо хэлсэн. Та нарын тунхаглаад байгаа тэр Есүс чинь хин юм бэ? Илүү их мэдмээр байна гэдэг ч юм уу илүү их ярилцмаар байна гэдэг ч юм уу таньж мэдээр байна. Зарим хотынхоо номын санг буулгаж ирж байгаа эдний яриад байгаа зүйл үнэхээр яриад байгаа шиг нь одоо эртний ном содрууд дээр зөвнөгцсөн байна уугүй юу гэдгийг бол одоо шалгаж үзсэн баг шин. Дэлхий бурхныг таньж мэдхийг хүсдэг. Та хизээч миний итгэл үнэмшлийг сонирхгүй гэж бодож байгаа тэр хүн таныг яагаад энэ бүхэнд итгэснийг мэдхийг хүсдэг. Хизээч одоо Библийг уншихгүй гэж бодсон тэр хүн яагаад өөрөөсөө нэг өдөр асуух болно. Би яагаад ер нь Библийг уншаагүй лээ? Библийг уншихгүй байх шалтгаан маань яг юу байлаа гэдгийг бодож үзэн. Тэр шалтгаан нь бурхан биш байх болно. Магадгүй бурханд итгэдэг гэж бодсон урмыг нь уулсан хэн нэгнээс болсон байж болно. Эсвэл одоо бурхны нэрийг өрсөн түүхэнд байгаа янз бүрийн ажиг буруу үзэгдэл болон тэр эзний үг сургаалыг гойлогч гаж урсгал янз бүрийн хүмүүсээс болсон байж болно. Харин яг үнэндээ бол дэлхий бурхныг таньж мэдхийг хүсдэг. Харин бурхан бол өөрийнхөө оршин байгаа өөрийн хүүхдүүдээр дамжуулан өөрийнхөө хүүхдүүдтэй хийж гисэн зүйлүүдийг гэрхэн гэрчлэгээр нь дамжуулан одоо харуулахыг хүсэж байгаа гэж. Бид бурханд ажиллах боломжтой байдаг. Дэлхий дээр одоо юу гэдэг нь анкет бүгдэх шаардахгүй цорын ганц ажил бол бурханд үйлчлэх явдал байна. Тэгээ би яагаад ингэж хэлж юм гэхээр бурхан угаасаа анх аврагтаа биднийг голоог учраас ашиглагтаа бас биднийг голохгүй. Тийм учраас бид нэр бурхны талаар ингээ бодохдоо бурхныг одоо юу гэдэг энэ дэлхий дээр биднийг ажилд авах янз бүрийн хүмүүс бас тэдний өгөх цалингаар бол бодох бол шаардлага бол байхгүй байна. Бас нэг зүйл нь юу гэхээр бид нар хийж чадах зүйлээрээ бурханд ажиллаж үйлчлэнэ гэж бол бас бодох хэрэггүй байдаг. Яг гэвэл бид бурханд үйлчлээд эхлэхэд бид өөрсдөө ямар хүч чадалтай, ямар одоо юу гэдгийг потенциалтай, нөөц бололцоотой байсныг таньж мэдж байгаа. Яг бурхан биднийг биднээс илүү мэдээд идэг. Энэ нь хамгийн гайхалтай зүйл байна.
Бид Бурханд биднээр дамжуулан ажиллах боломжийг өгөхгүй бол биднийг таньж мэддэг хүмүүс бидний хүрэх ёстой хүмүүс сайн мэдээ сонсохгүй өнгөрчих гээд байна. Заримдаа Христ итгэлд үйлчлэлд өөрийгөө даах ачааллыгаа хүрээнд л хүмүүс үйлчлээд байдаг тийм. За цуглаанд үйлчлүүд тийм цуглаанд үйлчлэн. Гэхдээ би ер нь 7 хоногт нэг та намайг нэг 7 хоногт нэг 20 цаг үйлчлэн гэж бодчихороо за. Тэгэл ер нь бол илүү цаг бол гаргаж чадахгүй байхаа гэж бол боддог. Гэтэл Бурхан бидний төлөө одоо ч гэсэн бүр яг энэ цаг мөчид ч гэсэн те бүр бидний өөрөөс нь дугтсан цаг мөчүүдэд хүртэл бидний төлөө үйлчлсээр байсан шүү дээ. Тэгэхээр дэлхий Бурханыг таньж мэдхийг хүсэж байгаа яг энэ 90 цаг үед бид нэр дэлхийг буруу ойлгоод те Бурханаас нүүр буруулж ийн гэж ойлгоод дэлхийн таньж мэдэх боломжийг бид хаагдуулж гэрчлэхгүй байх нь үг сургаалыг заахгүй байх нь сайн мэдээг тарааж Крисмас баярт хүмүүсийг өөрч Крисмас баяр хүмүүсийг баярлуулахгүй байх нь энэ сайн зүйл биш ээ гэдгийг энэ өглөө бол хуваалцмаар байна. Заримдаа Христ итгэл хүмүүс ингэж ярьдаг л да. Бурхны даатгсан өчүүхэн зүйлийг л итгэмжтэй хийхэд болно гэдэг ингээд таны амьдралаас тийм ч их цаг аваагүй ажил даалглаа гэх тэр нь өчүүхэн зүйл бол биш. Яг тэгвэл манай хөтлөгч билгээнийг үдэлж өстой бурхан байгаа бол ямар ч зүйл одоо тийм одоо жижигхэн биш. Өөрөө бурхны хэмжээний том гэж. Тэгм учраас бурхан надад өчүүхэн ажил даалгасан гэж битгий яриараа. Энэ дэлхий дээр тэр жижигхэн гэж ярьдаг байгаа ажил чинь бурхан өөр хэн ч даалгаагүй ажил бол тэрэн шиг том ажил гэж бол байхгүй гэж. Бид бурхан дэлхийг үнэхээр хайрласантай хүүгээ хүртэл өгснийг ерөөсөө бол мартаж болохгүй. Энэ бол зарим нэг компани гоо сагны эсвэл эрүүл мэндийн жорыг сурчлахтай адилхан зүйл бол ерөөсөө биш байгаа. Энэ бол зарим нэг насыг юм уу эсвэл хүний дүр төрхийг хэсэг хугацаанд барьж чадах ямар нэгэн жорыг ярихаас бол шал өөр зүйл байгаа. Зарим Христэд итгэжүүд өөр хүмүүсийг эсвэл гажуудсан амьдралын хэм маягтай хүмүүсийг сайн мэдээнээс гадуур орхичдаг. Тэднийг сонирхой байсан хайсан гэж боддог. Гэтэл тэд нар магадгүй дөрүүдэн гарч иж болно шүү. Бид амьдралдаа хайртай хүнээ дөрүүдэн гарлаа гэд орхидог шүү. Бид амьдралдаа хайртай хүнээ жоохон тунлаа гэд орхидог шүү. Бид амьдралдаа заримдаа өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөхгүй байхад нь орхидог шүү. Яагаад гэвэл биднийг тэгж яхад орхиогүй шүү. Тэгвэл бүгдээр хүмүүсийн талаар биш бурхны талаар ярьж байгаа гэдгээ бодъё л да. Бурхан хайрлахыг хүссэн хүмүүсээ унахыг харж чаддаггүй. Тэгм учраас бурхан дэлхийг хайрлан цорын ганц хайртай хүүгээ өгсөн. Хүүд нь итгэж бүхэн мөхгүй харин мөн хамтаа байх болно. Бурхан хайрлахыг хүссэн хүмүүсээ мэдээж унахыг хүсдэггүй, харж чаддаггүй, хүсдэггүй юм бол тэгээд яагаад энэ тийм хүмүүс унаад байгаа юм бол гэж. Тэгвэл унаад байгаа хүмүүсийн эргэн тойронд нь Христэд итгэгчид тэдний төлөө юу хийсэн бэ гэдэг асуултыг харин бид нар яагаад бурхнаас биш харин өөрсдөөсөө тавьж болохгүй гэж. Бурхан хин нэгэнд боломж олгож юу? Тэр чиний хажуу тэр байсан биш. Тэр чамд хэлжсэн биш. Тэр чи очиж болох байсан биш гэсэн энэ зүйлүүдийг бурхан танд тодорхой харуулж өгөхгүй байх гэж. Гэтэл хин нэгэн засна өөрийнх нь үйлчлэлийг хийхгүй бол бурхан тэр хүнийг орхиод өөр хүнийг гуйчнаа гэж ингээд та хүмүүсийн талаар боддог шиг бодож байгаа бол та Христ итгэлийн талаар сайн мэддэггүй юм байна. Бурхан танд ажил даалгаж байгаа нь таныг сойрж, таныг басаж, таныг басамжил, таныг олон хүмүүсийн өмнө итгэвчээр дорд байдалд оруулах гэсэн юм ерөөсөө биш. Харин бурхан танаар бахархаж, таныг өөрийгөө нээж, агуу үйлсэд оролцож, дэлхийд Бурхныг таниулахад энэ гайхамшигт үйлсэд оролцож, энэ гайхамшигын нэг хэсэг байх боломжийг таны амьдралд өгч байгаа. Бурхны мөн чанар түүний үйлслүүдэд дамжин илчлэгдэхэд дэлхий түүнийг таньж мэдв. Бурхан зөвхөн өөрөө хийж чадах ажлыг хүмүүс болон дэлхийн аль аль нь хизээч мэдэж байгаагүй шинэ арга замаар таньж мэдв. Яг үүндээ Бурхан дэлхийг таньж мэдэх аялалд таныг уриалсан бөгөөд та энэ аяллаар явж байгаа үед өөр олон хүмүүсийг бас энэ аялалд гарахд бэлэн байдаг гэдгийг таньж мэдэх болно. Таны хизээч итгэхгүй гэж бодсон хүмүүсийн зүрх сэтгэл гэсэн бурхан тэр эрэл хайгуулыг эхлүүлсэн байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлна гэдэг үг Эхлэл номноос Илчилт номыг хүртэл түүний хийсэн зүйлүүдээр батлагдаж байгаа. Тэр хинээс ч нүүр бууруулах гэж бол яараагүй.
холтон хүнийг эргүүлж авчрахад бол тэднийг мөхөл рүү харин мөнх амьтаа байлгахын тулд хүүгээ хүртэл өгсөн гэдгийг нь бид санаад зарим нэг цаг хугацаа өөртөө байгаа зүйл болон өөртөө одоо өөрийнхөө хийж чадах хөдөлгөөн аяллыг түүнд зориулах юм бол бид үнэхээр том зүйлийн нэг хэсэг байж болно. Хэрвээ санаж байгаа бол та бидэнд сайн мэдээ дамжуулах тийм амархан байгаагүй шүү дээ. Та бидэнд гэдэг нь яг одоо нэвтрүүлгийг хийж байгаа бид хоёр болоод нэвтрүүлгийг сонсож байгаа та шүү дээ. Тэгэхээр бидний хинэнч Есүст амархан итгээгүү гэдгээ санаж явах хэрэгтэй. Амен. Маш чухал зүйлийг өнөөдөр танд эзэн сануулсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн те Бурхан таныг аврахтаа голоогүй учраас өөрийнхөө ажилд ашиглагтаач таныг голохгүй. Учир нь бид бол Бурханы төгс гайхамшигтай бүтээл шүү дээ. Та бол Бурханы хайртай хүүхэд юм аа. Тэгэхээр өөрийгөө битгий голоороо Бурхан танаар дамжуулан ажлаа хийсээр ах болно гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж үгийг тунгаан бацгаая. Эзэн намайг авсан би яаж чимээгүй байхгүй баярдан магтан дууя Эзэн намайг уучлсан би яаж чимээгүй байхгүй баярдан магтан хүндэгэ Эзэн рүү хандсан
Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс суралцлаа. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтаа байх болно гэдэг ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Бид Бурханд ажиллах боломж олохгүй байгаа учраас дэлхийн ертөнц Христийг таньж мэдэхгүй байна. Бурхан биш, харин хүмүүс ажиллаж байгааг бусад хүмүүс хардаг учраас бидний хийж байгаад оролцолгүйгээр бидний хажуугаар зүгээр л өнгөрч өгдөг. Бурханд ажиллах боломжийг олгоцгоё. Христийг үг яриагаараа иш, амьдралаараа гэрчлэе. Хүний хийж чадах зүйлс биш, зөвхөн Бурхан л хийж чадах ажлыг хийхэд хүмүүс болон дэлхийн Бурханыг урд өмнө хизээж мэдэж байгаагүйгээрээ илүү ихээр таньж мэдэх болно гэдгийг та битгий мартаарай. Тэгээд дэлхийн Бурханыг таньж мэдхийг хүсэж байгаа шүү. Энд та бид оролцох хэрэгтэй. Тэгээд энд бас манай нэг сонсогч маань намлын үеэр ингэж асуусан байна. Тэгээд үйлчлэлгээд бүх зүйлээ орхих уу гэд асуусан байна. Миний ч гэсэн өөрөөс асууж ирсэн асуулт байна. За би 93 онд эцэст хойш баг одоо ингээ 30 хэдэн жил Есүс үйлчилж байна. Нэг зүйлийг ойлгож авсан. Бурхан бидний хийлгэхийг хүссэн зүйлийг хийх цаг хугацаа болон хийх хүч чадал болон хамт хийх хүмүүсийг хамт өгдөг. Харин бид нар бол яадаг вэ гэхээр өөрийнхөө хийх гэж оролдох үедээ Бурханы илгээсэн хүмүүсээ биш, харин өөртөө таалагдах хүмүүсээ шин. Бурханы хийгэрэй гэсэн арга замаар харин өөрийнхөө хийх гэж оролдоно. Бурханы ивээсэн энэ дотор хийгэрэй гэж бодоход нь хэтрүүлэн хийх гэж оролдох гэх мэт ингээд Бурханыхаас дандаа өөрөөр хөдлөктөө дандаа маш их цагийг, маш их зүйлийг, энерги, эрч хүчийг алдчихж идэг юм байна гэдэг бол бас нэг зүйл нь. Бурхан таны хийгэрэй гэсэн зүйлийг л хийж яваарай. Хиймээр санагдсан бүхнээ биш. Бас би энэ хүнд хэлмээр байна л та. Бурханд үйлчилж байгаа хүмүүс Бурханы хий гэсэн зүйлийг л хийгээд явж байвал тэр Бурханы үйлчлэгч юм. Харин хүмүүсийн хийгэрэй гэсэн хүмүүсийн хүлээж байгаа зүйлийг гүйцэтгэх гэвэл тэр Бурханы үйлчлэгч хүмүүсийн зарц болсон байна гэсэн үг. Тиймээс Бурхан хүмүүсийг хайрлаарай гэсэн тэр хүн дээр очиж чи намайг ч гэсэн хайрлах ёстой бидтэй гэж хэлэх хэрэг хүнд ч юм байхгүй л дээ. Тэгээд харин Бурханд итгэдэг ирнэ бусдыг хайрлахгүй, ивэхгүй, хуваалцахгүй ингээд байгаа бол тэр тухайн хүний асуудал байдаг. Бас магадгүй тухайн хүнд байгаа зүйл өөр хүмүүст зориулагдсан Бурхан хадгалсан зүйлч байж болно. Тийм болохоор Бурханы мөнчийн талаа илүү их сурч мэдэрэй гэж бол энэ цаг үед хэлмээр байна. Бурхан хизээч хүний амьдралыг бүтнээр наваагүй. Бидний үлгэр жишээ болсон Есүс Христ ч гэсэн үргэлжил бүгдийг зохицуулж чаддаг нэгэн байсан гэдгийг би Библиэс унших боломжтой байна. Тэгэлгүй яах вэ? Бидний хараа модуль болсон Есүсийн амьдралаас бид нэр суралцаж болно те. Хэрхэн гэр бүлээч мартдаг байсан шүү дээ те. Үйлчлэх хажуугаар. Тэгэхээр бүх зүйлийн балансыг тааруулна гэдэг хамгаас чухал. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчин ертөнцийг бүтээсэн эзэн минь бид хүмүүсийг, дэлхийг, орчин тойрноо гаднаас нь хараад эднэр ингэхгүй, тэхгүй, хүсэхгүй, мэдхгүй хатвархан хатварсан байгаа, сонсохыг хүсэхгүй байгаа, дандаа эсэргүүцдэг, дандаа миний эсрэг байдаг гэж боддог боловч яг үүндээ дэлхий таныг таньж мэдхийг хүсдэг учраас та харин бидэнд өөрийгөө мэдүүлээд тэдний дунд амьдруулдаг учраас танд баярлалаа. Хайртай хүмүүсээ танд итгэж, таны ивэл өрөөлийг хүртэхтэн одоо хамтдаа байхад тусалж өгөөч. Та биднийг ашиглаач. Бид нэр бүдрэгч болдог бол бид нэр сайн жишээ болж чаддаг бол та биднийг өршөөж өгөөч. Энэ зөв учраас өнөөдөр таны хүүгээ хүртэл хайрсан дэлхийг бид ч ихсэн өөрийнхөө хэмжээнд тайлахад бидэнд хүч чадлыг өгөөч. Хайрын хүчийг өгөөч, сэтгэлийн хүчийг, залбирлын хүчийг, өршөөлийн хүчийг өгөөч гэмээр Есүс таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш иргэдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр
танд хүрэлээ.